Бодлого 15. Ямар даралтанд хийн концентрац 3-ыг өртгөх 10-25 зэрэгтийн метрийн хасах 3 зэрэг. Молекул дундаж кинетикийн нэрийг нь 10-ын хасах 21 зэрэг жоул байх вэ? За даралтыг килопаскалаар олох юм байна. За хийн концентрац өгсөн дундаж молекул дундаж кинетикийн нэрийг өгсөн юм байна. Тэгээд бид нар бүгд одоо хийн даралтыг олох юм байна. За 15 дахь бодлогынхоо өгдлийг бичээ. Бодлого 15 өгсөн. За хийн концентрац тэнцүү 3-ыг өрчих 10-ын 25 зэрэгт. 3-ыг өрчих 10-ын 25 зэрэгт метрийн хасах 3 зэрэг. За хийн дулааны хөлөөний кинетикийн нэрийг нэг молекул дулааны хөлөөний кинетикийн нэрийг өгсөн байгаа. Тэр нь ек тэнцүү 10-ын хасах 21 зэрэг жоул. 10-ын хасах 21 зэрэг жоул. Ийм бол юг болгосон хийн даралтыг олгосон бодлого байна. За одоо бүгдээр бодлого бод. За Италийн даралтын тэмээ даралт тэнцүү П тэнцүү N КТ байдаг. За молекулын кинетикийн нэр тэнцүү M0 V квадрат хуваах нь 2 байдаг. За бодлого бодоход энэ бол олох зөвлөгөөний томыг эхлээд бичээд дараа нь хэрэв бодох хэмжтгэн юм томыг бичээд томонд өгсөн хэмжтгэнүүд байгаа хэмжтгэнүүдийн тоон өгдөг бол өөр өгдсөн хэмжтгэнийхээ томыг бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар сая даралтын томыг бичсэн чинь температур өгдөг байсан. Тэгэхээр кинетикийн томыг өгсөн бол кинетикийн томыг бичлээ. За эндээс за шууд хурдныхаа утгашаад орлуулчих. M0-ыг хуваах 2 хурд чинь дундаж квадратлах хурд маань язгуурдаар 3КТ-г хуваах нь N0 гэдэг. Шууд квадратыг дэвшүүлчих юм бол 3КТ-г хуваах нь M0 гэж язгуураас шууд гарч. Эндээс молекулын масс M0 шууд хураагдаад 1 болоод молекулын дулааны хөлөөний кинетикийн нэрийг нь 2-ны 3 КТ бол. За эндээс бүгдээр температурыг олъё. Температур тэнцүү 2 урагшаага тэнцвэрийн 3 дахь үрч болоод 2 Е К-г хуваах нь 3 К болчихно. Энийг шууд даралтны температурын шууд орлуулчих. Тэгвэл даралт П тэнцүү N-ийг үрч К буюу үрчгэн Т-гийн хооронд одоо энэ олсныгоо шууд орлуулчих юм бол 2 ЕК-г хуваах нь 3 К. За энэ томоноос болцсон К-гууд маань хураагдаад 1 болно. За үлдсэн гишүүдийг үржүүлэх юм бол сул тагаа урталт нь 3-ны 2 явах нь N ЕК. За энд хийн концентрац өгдсөн дулааны хөдөлгөөнд дундаж кинетик өгдсөн молекулын. За одоо даралтынхаа томьёо хариу гаргасан учраас одоо бүгд тоо хариугаа олъё. За 3-ны 2-ыг үүсгэх нь хийн концентрац нь 3-ыг үүсгэх нь 10-ын 25 зэрэгт үүсгэх нь кинетикийн нэрийг маань 10-ын хасах 21 зэрэг тэнцүү. За 3 3-таага хорогдоод 1 болчихно. За тэгвэл султаа ганцхан 2 үлдчихэв. Даралт тэнцүү 2-ыг үүсгэх нь хэдүү 25 зэрэгээс 21 зэрэг хасаа өччих юм бол 10-ын 4 зэрэгт үлдэнэ. За өөрөлд 2-ыг үрч 14 зэрэг паскал буюу хэд болох вэ? 20 килопаскал болно. За бодлогын хариуг харъя. Хариу нь А хариу.